Хай. Сайн уу манайха юу яцгаана? Та нар сайн уу? Би мэдээ сайн байгаа. За ойртой бичлэгээр уулзаагүй мэн баг 3-4 сар болсон баха тийм ээ. За бад маань бол жимдээ бол өдөр болго явж байгаа. Тогтмол бараг 7 хоногийн 7 өдөр, заримдаа 6 өдөр. За энэ удаа би та нартай юу хэлэх вэ гэхээр хэрхэн залхуурахгүйгээр тий шантрахгүйгээр одоо жимдээ явах вэ? Энэ талаар би өөрийнхөө одоо хэрэгжүүлдэг аргаасаа та нартай хуваалцъя гэж бодлоо. Би яаж 7 өдөр явдгийг бэ тийм ээ? Эсвэл яаж 6 өдөр явдгийг тий? Би бол ерөнхийдөө доотлон 6 өдөр, за заримдаа 7 өдөр, бараг бүтэн сар ингээ 30 хоногтой байлаа гэхэд ер нь бол нэг 26-7 өдөр нь бол явдаг. Тэгэд энэ талаараа ингээ залхуурахгүйгээр явах талаар би өөрийнхөө хэрэгжүүлдэг арга туршлагаасаа та нартай хуваалцъя. Та нар тэгээд авах нь аваад гихингээд яваарай. Бас хэрэгжүүлээд үзээрэй. Буруутахгүй байх гэж бодож байна. За намайг мэдгүй хүн байх юм бол намайг Бадмаа гэдэг. Би фитнесээр хичээлээд 7 сар болж байна. Энд хугацаанд ингээд өөрөө уншаад, судлаад, өөрийнхөө бие дээр хэрэгжүүлээд ингээд маш гой өөрчлөлтүүдийг ингээд мэдрээд байгаа учраас та нартай бас энийг тэр бүр дор нь хуваалцаад ингээд уншиж сурсан, мэдсэн, тий хэрэгжүүлээд гарсан үр дүнгээ хуваалцаа явдаг байгаа. Миний YouTube сувгийг сав дараагүй сав дараарай. Би бүр анх 90 хоногийн челленж эхлүүлээд явж эхэлжсэн. Одоо өнгөрсөн 9 сараас бүр тэрнээс минь ахуулаад ингээд бүх өдөр болгон дасгал гэдэг бичлэгүүд маань байгаа. Шортс хэлбэрээр. Тэгээ та бүхэн сонирхоорой. Бас лайк, шеэр, комент хийж намайг дэмжээрэй. За тэгээ юун түрүүнд гэх юм бол би өмнөх бичлэгээрээ хэлсэн тийм зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Яг яах гэж явж байгаа юм те? Эрүүл баймаар байгаа мó? Эсвэл турмаар байна уу? Эсвэл масс авмаар байна уу? Тийм ээ? Эсвэл зүгээр хөдөлгөөнтэй баймаар байна уу гэд энэ бүх зорилгоо тодорхойлж иж таны дараагийн бүх одоо фитнест явах урам зориг сэтэл чинь гарч ирдэг байгаа. Зорилгоо сайхан зөв тодорхойлоод бичээд тийм ээ? Тэгээд бүр 7 хоногоор төлөвлөгөөгөө гаргаад за үгүй ядаж маргааш би жимд явах гэх юм бол маргаашхан төлөвлөгөө гаргаад ингээд явах юм бол маш гоё цэгцтэй тэгээд явхад урам зоригтой болдог байгаа. За миний хувьд гэх юм бол би хамгийн уртдаа би 3 цаг явдаг. За хамгийн богиндоо би 1 цаг явдаг ерөнхийдөө. За нэг 50 минутаас 1 цаг юм уу явдаг байгаа. За залхуурсан үедээ штэ бүр дасгал хиймээргүй санагдсан үедээ 50 минут ямар ч байсан би жимрүүгөө бол очдог. Тэгээд очичоод үгүй ядаж налуу зам дээр алхахдаг. За нэг 30-40 минут ч юм уу тий налуу зам дээр алхаад за тэгээд нэг ирзэнээр гоё дал мөрөө бие халаачдаг ч юм уу тий амар хүнд чин авахгүйгээр ингээд гоё яг жим дээр ингээ яваад очингоо тэнцээ чи нөгөө амар олон хүмүүс чи ингээд мэдээж бид нар чинь бүгд нөгөө хүсэл зориг нэгтэй тий тийм хүмүүс ингээл аюу гой урам авах хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр яваад л очих юм бол ерөөсөө тэндээс аюу урам авдаг байхгүй юу. Миний бодлоор бол гэрт хийснээс жимд хийсэн нь хамаагүй илүү санагддаг. Гэртээ хийж байгаа хүмүүс болохоор яг нэг бол хоолыг эргүүлээл, нэг бол хөвтмөр санагдал, жоох ядраад ирэнгүү за болчих гээл ингээд би бас өмнө бас гэртээ хийдэг байсан. Иймэрхүү зүйлд аюух гардаг байсан. Тэгээ одоо л тууштай жимд ингээд 7 сар явж байгаа. За 3 цаг бэлтгэл хийхдээ бол мэдээж ойлгомжтой тий. Маш сайн нойроо авсан байх хэрэгтэй. 8-9 цагийн нойроо авсан байх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь маргааш нь ямар ажилтай байна тий. Эсвэл өмнөх өдөр нь ямар ажилчин хөнгөн байсан уу, ямар байсан, ядарсан уу ажил дээрээ тий. Стресстэй байсан уу юу, ингээд сэтгэл зүйн асуудал бүх зүйлээс болоод ингээд үнэхээр тайван байх юм бол маргааш нь би бол тултал хийдэг. За 3 цаг одоо дасгалаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэй би очих юм бол дор хаяж 1 цаг кардио тий үүн зам дээр алхаж болно, налуу зам дээр тэгтээ тийм ээ шатан дээр алхаж болно, цанаар одоо тий нөө дөрвөн мөч хөдлөгдөг цан дээр явж болно ингээд. За тэгээ 2 цаг нь бол үнэхээр одоо 7-оос 8 төрлийн дасгалыг ингээд 4-4-ийн оролцтой хийдэг. Аяндаа тэгээ хийгээд ирэхээр угаасаа цаг чинь яалтчгүй 3 цаг болдог. Нэг дасгал хийхдээ мэдээж доор хаяж 8-аас 10-ын давталттай хийж байгаа штеп. Тэгээ 4 оролт би ихэвчлэн хийдэг. 4 оролт хийхээр чинь тэр чинь
Ялцчгүй ингээд цаг чинь урсаа явчих. Тэгээд дор хаяж 6 дасгал хийл гэж бодохоор одоо өгзөг хийх юм бол 6 төрлийн өгзөг. За ингээд уртл quad болон hamstring одоо уйны уртл артл гээд ингээд ороо явчихдаг учраас ингээд нийлүүлээд ингээд хийхээр ерөнхийдөө хөл ороод ингээд явчихаар ялцчгүй 3 цаг болчихдог байхгүй юу? Кардиотойгоо нийлээд. Би бүр маш их хүчтэй байгаа үедээ бол ингэж хийдэг. За үнэхээр ингээд нойр дутуу одоо биднэрт бол ингээд гадаадад байгаа биднэрт бол ажлын нөхцөл байна л да заримдаа ингээд орой морой тарах ажлын цаг маань. Тийм үед ингээд ялцчгүй нойр бахтай маргааш нь унтмаар санагдах юм бол өглөө сайхан тултал унтаал 8-9 цаг хүртэл унтаал тэгээл юм өглөө босвол жим рүү явдаг. Миний ганц одоо 7 сар сүүлийн 7 сар хэрэгжүүлж байгаа зүйл гэх юм бол за ажлын цагийн хуваар бол мэдээж ойлгомжтой тийм ээ. За дараачих нь бол жим байна. Яалтчгүй би 7 сар ингээд өглөө бүр 5 цагт босоод явдаг байсан. За сая он гарснаас хойш үл ерөнхийдөө нэг 6 7 молоогийн явж байгаа. 8 гээд өглөө босоод нүүр гараа угаагаал нэг усаа угаал уяасаа идэл тэгээд шууд жим рүү явдаг. Ерөөсөө тийм одоо зуршил болцсон гэх юм уу надад бол. Тэгээ ингэж зуршил болгож явахын тулд би одоо бүр анх 90 хоногийн челленж зарлаад өдөр бүр 5 цагт босоод явдаг байсан. Тэгээ үнэхээр гоё зуршил болдгийм байна. Тэгээ явах тусмаа хүн гоё урам зориг аваад өөрийн чинь бие чинь ингээд өөрчлөгдөн штэ мэдээж та одоо тасгал хийж юм тийм ээ. Эхний 3 сард бие организм бүр маш гоё өөрчлөгдөн. Нойрон дөмөө ах юм бол нойроо сайн авдаг болно тийм ээ. Стресс чинь багасна. Үр бүтээмж өглөө эрт босноор ажлын үр бүтээмж чинь нэмэгдэн ингээд маш олон зүйл өөрчлөгддөг учраас ялцчгүй ингээд ажилдаа явж байгаа юм шиг л ерөөсөө жим рүү явдаг болцсон. Одоо бол ерөөсөө байнгын мөнхөд тэгж явдаг. Өнөөглөө хүртэл явсан. Гэхдээ өнөөдөр жоохон залхууралтай өдөр байсан учраас нэг цаг 20-30 минут дасгал хийсэн үү. Тэгээл гараад ирсэн. Кардиогоо хийгээд хөвлийн дасгал би хийсэн байгаа. Тэгээ ер нь ингээд цагийн хуваарлалтаа гаргаад гол нь зорилгоо зөв тодорхойлоод гоё дэвтэр дээрээ бичээд за би одоо жоохон мас авмаар байна, булчингаа гоё томруулмаар байна, эсвэл би жоохон турмаар байна гэх юм бол тэрэндээ зориулаад гоё цаг заваа гаргаад тийм ээ. Мэдээж өөртөө зориулж цаг гаргаж байгаа учраас аль болох өөрийгөө хуурахгүй тэр цагаа үр бүтээлтэй тийм ээ. Мэдээж та жим бас мөнгө төлж гин тийм ээ. Тодорхой хэмжээний хоол ундаа зохицуулж гин тий уурга голдуу авж гин. За тэгэхээр бас хоол унданд чинь бас бага зэрэг өөрчлөлтүүд орж ирнэ. Хамгийн наазах нь хэм бол бүр эрүүл хооллолтой болно. Биедээ анхаардаг болно. Бүр амар том булчинтай болдгоо маа гэхэд тий өдөр тутмын хөдөлгөөнтэй байснараа хооллолт чинь зүг болж эхэлнэ гэдгийг би та нартай хэлмээр байна. За тэгээ дээрээс мэдээж өдөр бүр дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг чинь ямар их хүний биед хэрэгтэй вэ? Та нар бүгдээр одоо хилүүлтгөө мэдчихэж байгаа тийм ээ. Хамгийн наазах нь гэх юм бол одоо эмэгтэйчүүд бид нарын аюу их тулгамддаг асуудал байдаг шүү дээ. Жингийн асуудал тийм ээ. Энтэл дээр бүр үнэхээр санаа зовхгүй байж болно. Яа гэвэл та юу ч идэж уусан дасгалаа хийж байгаа учраас ингэ шатаачж байгаа байхгүй юу? Эцсийн юм. Би бол хоол молон дээр нэг тийм амар бол зохицуултаа тий орой юм идэхгүй өглөө идэхгүй тийм ч юм идэхгүй юм ч юм идэхгүй гэж өөртөө бол тийм хатуу байдаггүй. Гэхдээ миний ганц зорилго гэх юм бол булчингаа нэмэх учраас уурга голцоо авдаг. Тэгээ аль болох оройд өдөр 14-15 цагаас хойш нүүрс ус бараг иддэггүй. За орой бол тараг аягүй их уудаг, өндөг иддэг. Ер нь тиймэрхүү одоо эн чинь цэвэр уурга шүү дээ дандаа тэгээд. Энэ мэтчлэн ингээд хоолн дээрээ хүртэл аягүй гоё мэдлэгтэй болдго юм бэлээ. За хоолны бичлэгийг би дараа нь тусдан та нартай гоё хэлж өгнө заяа. Тэгээд энэ удаа бол өөрийнхөө явдаг цагийн хуваарийг ерөнхийдөө хэллээ тийм ээ. Ерөнхийдөө би бол ингээд 3 янзын цагийн хуваартай. Full time нь бол 3 цаг. За тэгээд арай жоохон дундаж тийм ээ. За өнөөдөртөө ер нь тиймэрхүү байна да гэх юм бол нэг цаг 30 минут. За бүр багадаа бол ерөнхийдөө нэг 50 минут гэж ойлгож байна ингээд. Гэхдээ ямар ч байсан өглөө босоод цүнхээ өрөөл жим рүү явдаг.
заавал очно. Ер нь бол яг тийм зуршлыг одоо бий болгохын тулд та гоё өөртөө челленж зарлаа тий. За яста өөртөө үнэн ч бол за би яста 30 хоног л яста тасралтгүй явчих гэд ингээ гоё хүн өөрөө өөрийгөө дайчлаад өөрөө өөртөө урам өгөөд тэгээ бие организм чинь ингээд илт өөрчлөгдөөд ирэхээр бүр аюу их мотивац авдаг юм билээ. Тэгэнгүүт бүр улам явах сэтэл чинь төрөөд ирч хүч чинь нэмэгдээд за одоо би тэгчмээр энэ. За өвцгөө жоохон томруулчих, мөрөө жоохон гоё өргөн болгочих юм уу? Хөвлийгээ жоохон багсгачих юм уу гэр ингээд гой юмнууд гарч ирээд идэг байхгүй юу. Тэгэхээр тэр бүгдтэй зориулаад би бол челленж аягүй хийх дуртай. Одоо би бол та нар мэдчихэж байгаа миний рeel сториг үздэг бол гүйж байгаа тийм ээ. Жоохон төсвөр төвчээрээ нэггээд 10 км-ийг одоо 1 цагт гүйж сурах одоо тийм одоо челленж өөртөө зарлцсан явж байгаа. Гэхдээ арай одоо 1 цагт хүрэхгүй байна. Миний рекорд одоо 77 минут байгаа 10 км-т. За тэгээд ямар ч гэсэн 4 сарыг дуусталгүй энэ челленжийг өргөжлүүлээд 60 руу орж чадах нь үгүй юу? Гүүн гэдэг чинь бас чанга юм байлээ. Тэгтээ амар гоё урам авдаг. Тэсвэр нэмдэг. Эцээ та бариандаа орж чадчихээн үү, чадчихээнаа л гэдэг чухал ахгүй юу, тийм ээ. За тэгээ иймэрхүү би өөртөө хэрэгжүүлж байгаа жимд өдөр болгон явдаг, өөрийнхөө хэрэгжүүлдэг дадал зуршлаасаа би та нартайгаа хуваалцлаа. За тэгээ та нар минь намайг дэмжиж лайк, комент бичээрэй. Сувгийн маань subscribe дараарай. Баярлалаа. За дараагийн блог болт эргээд уулзъя. Бай. Бүгдэнд нь амжилт хүсье. Өөртөө үнэнч байж зорилготой заавал хүрцгээгээрэй.